Байна. За баярлалаа. Их хурлын дарга сая нэр оруулахгүй коноф ажиллалгүй. Тэгээ би гол нь өнөөдрийн энэ их хурлын хуультай холбогдуулаад бас нэг тодорхой нэг юм хэлье гэж бодож байгаа нь гол нь бидний бас одоо явж ирснийг би шүүмжлэхээс илүүтэйгээр шинэ одоо нэмэлт өөрчлөлт орсон үндсэн хууль энийгээ давж гаргаж ирж байгаа салбар хуулиуд дотор ялангуяа Монгол улсын төрийн эрх барих дээд авал улсын их хурлын үйл ажиллагаатай холбоотой хуулийн зохицуултыг бас нэмэлт одоо бас өөрчлөлтүүд оруулж ирж байгаа. За гол юм бол ерөөсөө энд нэгд хуулийн хэрэгжилттэй холбоотой ажил ялангуяа гүйцэтгэлийн хяналт гэдэг юмыг онцгой одоо асуудал юм аа. Бидний энэ өнгөрсөн 4 жилийн хугацаанд бас одоо анх их хурлын гишүүн болоод бас ажиллахын хугацаанд хуулийн хэрэгжилт, хуулийн биелэлт, түүнийг хэрэгжүүлж байгаа анхан шатны нэгжээс ахуулаад төрийн эрх барих байгууллага бүхэл одоо шат шатанд ямар хэмжээнд хэрэгжүүлж ийнэ гэдэг дээр гүйцэтгэлийн одоо хяналт тавих ажил жоохон дутмаг явж ирдэг юм уу даа гэсэн ийм байдал бол ажиглагдж байгаа. Тэгэхээр энийг бол одоо энэ хууль санаачлалсан манай 10 гишүүн цаашлаад одоо энэ хуулийн хэлцэгтэй холбогдуулж энд бас нэмэлт одоо өөр тусгайлан байнгын ороодууд гэхэд хаврын болон намрын чуулгантай холбогдуулаад хэдийн хугацаанд аль чиглэлд ямар бүч зохион байгуулалтаагаар хэрэгжилтийг одоо бүрэн хангаж гэнэ үгүй юу гэдгийг хяндаг, шалгадаг тогтолцоог зөв уяж өгчээд сая бид нэр Монгол улсад эрх зүйн төрийг зөв байгуулах, энийгээ дагсан сахилах хариуцлага зохион байгуулалт хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн өөрөө ерөөсөө харагдах юмаа гэж. За дараагийн нэгэн бас гишүүд хэлээд байна. Хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдгийг бас бодмоор юм шиг байна. Төрийн эрх барих дээд байгууллагад байгаа хүмүүсийн ярьж байгаа хэлж байгаа болгон үнэн бод зөв мэдээллийг иргэд олонд өмнөд хүргэх гол асуудал. Тэгэхээр энэний ард бид нар хэлсэн үгэнд эзэн мэдлэгтэй чадвартай судалсан судалгаа тооцоотой ярьсан хэлсэн болгон ханаас нь чарсан алдаа оноогүй байх энэ бодлогыг зөв авч явахгүй бол одоо буруу зөрүү бие биенийг ойлгохоос ахуулаад буруу зөрүүгээ бие биендээ ойлголт өгөх энэ цаашлаад нийгэмд одоо хортой тусах ийм байдлыг одоо гаргахгүй байхын төлөө онцгой анхаармаар юм байна лээ. Тэгээ энийг бол одоо бас энд бас дутуу байгаа юм шиг байгаа. Тэгэхээр энийг бас ямар томьёолоор яаж зохион байгуулж орж болох ёстой вэ гэдэг бас харах нь зүгээр юм уу гэсэн нэг ийм юмыг бас хэлье гэж бодож байна. За төрийн мэдээж нэгдвэл бодлогын хүрээнд ялангуяа байнгын хороодуудын одоо хариуц толгоолж байгаа за нэг жилдээ тооргорч гэдэг юм уу артацийн зарчмаар байнгын хороодын дарга нар солигдоод авч байгаа. Байнгын хороодуудын дарга нарын хийх ажлын хүрээнд их бас эрх мэдлийн буюу хариуцах ажлын хүрээнд нь бас уялдуулах байнгын хороонд орж ажиллаж байгаа гишүүдээс гадна байнгын хорооны дарга хэдийгээр хурал даргалж байгаа гэж байгаа боловч тэнд бас тодорхой хэмжээнд улсын их хурлын бодлого зохицуулалт хэрэгжилтийг хангалттай холбогдуулаад өөрөг хариуцлагыг бас тодорхой хэмжээнд нэмэгдүүлж өгөх одоо зайлшгүй бас шаардлага бас байдгийн байна гэж наад захнагдтал хурлыг цаг хугацаанд нь зохион байгуулж хуралдуулахаас ахуулаад хэлцэж байгаа асуудлуудыг цаг хугацаанд нь одоо гишүүдэд тарааж өгөхөөс ахуулаад ингээрүүл бас одоо баггүй бас биднэрт зохицуулах боловсронгуй болох юмнууд харагдж байгаа учраас тэгээ эцэст нь мэдээж энэ хуулиа гарах хэрэгжүүлэх тал дээр бол одоо дэмжиж байна. Гишүүд үг гэж дууслаа. Одоо байнгын хорооны саналаар Монгол Улсын их хурлын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай